Тэгэхээр одоо энэ багш нарын нийгмийн асуудлуудыг шийдэх багш нарын энэ явж өгж багш нар чинь нийгмийг бүтээдэг улсууд байхгүй юу? Тэгэхээр зэрэг нийгмийн халамжийг шийдэх хэрэгтэй байна. Илүү сайн боломжийг тэр цалингийн нэмэх хэрэгтэй байна. Ингэж бид нар суур юмнуудаа хийн. За энэ мөнгийг хаанаас олох вэ гэж? Одоо боловсролын системд гаргаж байгаа энэ мөнгийг тэр Кембрижд бид нар оёоч мөнгө тушаах биш ээ. Тэр нэг тестийн системийг яадаг хөтөлбөртэй. Тэр мэдээж гайгүй сайн хөтөлбөр байгаа. Манай Наран Жаргал доктор миний төрсөн дүү оном сангийн ерөнхий захирал Наран Жаргал доктор Кембрижд очоод яг тэр үед тэр Кембрижийн одоо Нотхон Баяр сайдын тэр Кембрижийн хөтөлбөр энэ төр гэж явж байхад яаж исэн. Тэр материалын нөгөө монгол хэлтэй Кембрижид тийм хүн хэрэгтэй болоод тэр хүүхдүүдийн материалыг засч исэн. Кембрижийн хөтөлбөр гэж юу юм бэ гэдгийг бид нар бүр анханаас нь гайгүй сайн мэднэ. Англи жишээлхэд боловсролын системээр тийм сайн уу? Уучлаарай, тийм сайн биш. Англи чинь Америктай ерөнхийдөө ойролцоо барууны үзэлтэй. Ерөнхийдөө бол чадaltaй нь шалгараад гараад ир чадлаггүй нь окей тэгээд basics-гээ байжээ гэдэг л систем багхгүй юу? Мэдээж хэрэг Америкийн системд бид нар гарч ирээд өрсөлдөх хэрэгтэй. Англид бид нар очиж сурах хэрэгтэй. Тэнд үнэхээр дэлхийн шилдэгүүтээ бид нар өрсөлдөх боломж байна уу? Байна. Гэхдээ бид нар энэ одоо 300 сая хүнтэй дэлхийд тэргүүлэх хөгжилтэй улсын философоор бид нар улсаа авч явж болохгүй шүү дээ. Бид нар 3 сая хүнтэй цөөхөн хаантай өргөн дэлгэр нутагтай бид нар хүн болгоноо сайн болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Хүн болгоноо сайн болгохын төлөө бид нар зүтгэх хэрэгтэй. Ийм л философтой байх хэрэгтэй. Тийм учраас ч оном сургуулийн философи тийм байсан. Оном сургууль яг хөө бид нар нэг жишээ гаргах гал ажиллаж байгаа ийм л жижигхэн бидний санаачлага. Монгол улсын нийтийн одоо ерөнхий боловсролын улсын боловсролын систем сайн болох хэрэгтэй. Тэр болж ээж бид нар илүү сайн урагшаа хөдлөнө. Тэгэхгүй бол юу хийнэ? Энд чинь урагшаа явахгүй шүү дээ.